Сайн уу манайхаа? Би Хөвсгөл аймагт Мөрөн хотод ирлээ. Цаг агаар сайхан хүмүүс нь найрсаг яг аялалд гарахад төгс өдөр байна шүү. За манайхаа Хөвсгөл нуурын ирэг дээр ирлээ. Энэ ос яг толин дээрх тэнгэр шиг тунгалаг байна. Энэ гоо үзэсгэлэн үгээр хэлэхч хэцүү шүү. Эндээс нуурын дундаас харахад бүрч гайхамшигтай юм аа. Ос нь гүн хөх, эргэн тойрон уулс, яг л диваажин шиг байна шүү манайхаа. Ороо олж яан манайхаа. Хөвсгөл нуурын ирэг дээр гал түлээ зогч ёстой сайхан байна. Аялал гэдэг чинь зүгээр нэг газар үзэх биш, мэдрэмж авах юм биш шүү. Одод яг толгой дээгүүр хаялж байна. Хөвсгөл нуурын шөнө ийм сайхан байдаг гэж хэн санаа вэ? Өглөөний мэнд манайхаа. Хөвсгөл нуурын өглөө өнгөхээр тайван усан дээр нар тусах мөчийг харалдаа. За манайхаа нуурын ирэг дээр ирээд нутгийн ах нартай хамт загасчилж байна. Загас гарвал орон хоолндоо хийчихье гэж бодож шүү. За одоо нуурын хажуугаар гартаа гарч байна. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гар нэг байна шүү. Ингээд нуурын ирэг дээр суугаад, цайгаа уугаад, сэвэлзэх салхинд яг тайвширж байна. Аялал гэдэг чинь амьдралын амт шүү манайхаа. Манайхаа Хөвсгөл аймаг бол байгалиараа төдийгүй түүх соёлоороо маш баялаг нутаг. Энд хэдэн мянган жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөрийг археологчид олж тогтоосон байдаг. Эдгээр буган чулуун хөшөөт нь Монголын төдийгүй дэлхийн соёлын өнд төвшөө манайхаа. Архангаан тал, булганы ой, сэлэнгийн мөрөн, Хөвсгөлийн нуур бүгөөрөө өөрийн овцлог, сэтгэл тоногшсон дурсамж үл. Миний аялын цувралд хамт байж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа манайхаа. Subscribe, like дараад дараагийн адал явдалд хамтдаа гарцгаая. Бүгдэд нь хайртай шүү.